хийсэн те. За одоо дасгал орсон өдрийнхөө өглөө дахиад 8:30-аас лекц зөвлөгөөнүүд орж байгаа те. За яг тэр ясаараа хуваарийнхаа дагуу өнөөдөр нурууны эмчилгээний үед болон нуруу өвдөж байгаа үед ямар гам тэглэн барьж яаж одоо нуруугаа хайрлах уу, халамжлах уу гэдэг товчхон багш нь зөвлөгөөгүүд хадгалж таад маань хот үзээрэй. За ер нь энэ эмчилгээний үед ч монголчууд ер нь бид гам тэглэн барьдаг шүү дээ тийм. Заавал барах хэвээр тэгээд нөгөө угаасаа эртнээс ингээ уламжлаад ирсэн ийм нөгөө аргууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө энэ нурууны эмчилгээ бол ерөнхийдөө бид нэг уламжлалт эмчилгээ хийлэгдэг шүү дээ. Барай, зүү, одоо хатгуур, төөнүүр тэг юу гэдгийг тэгээ эмчилгээ нөгөө уламжлалт болон орчин үеийн шинжилгээ ухааны аргаар эмчилгээ хийлэгдэг. Энэ бүгдээрэнд нь гам тэглэн байна. Яагаад гэж юм нөхөр ялангуяа энэ уламжлалт эмчилгээний үед барай хийх, зүү тавих ийм үед нөгөө бидний дотор байгаа нөгөө энерги гэнтэй биеийн сугс худлууд бүгдээрээ нэгдээд хий цусныг үүдэл идэвчдэг гэж үздэг. Хий цусныг үүдэл идэвчдэг. Тэгэхээр яах нь одоо хэвийн үеэсээ илүү эмзэг мэдрэмтгий болдог байгаа байхгүй юу? Тийм учраас эмчилгээний үед ч тэр одоо нуруу өвдөж байгаа үед тэр гам тэглэмийг маш сайн барих хэрэгтэй гэж үздэг. Тэгээд энэ эмчилгээний дараа эмчилгээний үед за тэгээ нуруу өвдөж байгаа үед ер нь тухайн хүнийхээ бас биеийн онцлогоос шалтгаалаад бас гам барих хугацаа маань өөр байж болно л доо. Жишээлбэл нас байна. За тэгээ өвчний хүнд хөнгөн байна. Өвдөлтийн хүнд хөнгөн тий тухайн хүний биеийн тамир тэнхийгээс хамаарат гам барих хугацаа бол хүн болгонд өөр байдаг. Ялангуяа нөгөө зүү тавих. Тэгээ бид нар зүү, шавар гэл янз бүр эмчилгээ хийлэгдэг штэ. За тэр үед энэ зүү тавих энэ одоо эмчилгээний дараа бүр ялангуяа гам барих бүр их шаардлагатай болж идэгөө. За тэг хамгийн багадаа 10-14 хоног гам барих шаардлагатай. Тэг өндөр настай биеийн тамир тэнхээ дорой ийм хүмүүс бүр сар хүртэл гам барина. За гам барьж явах үед даарч хурж болохгүй, ерөөсөө даарч болохгүй. За бид нар нөгөө өвлөл даардаг гэж боддог. Тэгтэл 100 ч ихсэн бид нар даарч идэг. Тийм учраас даарч ерөөсөө болохгүй. Тэгээ нэвт салхинд үлээлгэж болохгүй. За хүүтэн сэрүүн тийм хөтөвтөр усанд нөгөө зуны үйлрэлд бид нар чинь яачдаг штэ. Халуун үед хүүт усанд орчдөг. Тэгэж болохгүй байна. За тэг хүүт усанд тэр байтаа хүүт усанд гараад өрөх. Ялангуяа нөгөө гамтаа үедээ те хүүт усанд гараад өрөх. Тэгээд нөгөө төрсөн эмэгтэйл зөвхөн гам барьдаг гэсэн ойлголт бас байхгүй байгаа дээ штэ те. Тэгэхээр хүүт усанд яг энэ эмчилгээтэй үед хүүт усанд гараад урж болохгүй, хүүтэн мах гартаа барьж болохгүй. За хөл нөхцөө явах тийм хүүтэн эдэн доож хэрэглэхийг хориглоно, архит ар суухыг хориглоно. За тэгээд хит ядрах энийг бас хориглож байгаа. За тэгээд нойр алдах, нойргүй байх. За энэ маань бас гамд нөлөөлдөг байх. За бороонд норох, тэг чихтэй газар удаан суух гэх мэтчлэн эдгээрийг маш сайн анхаарч болгоомжлоно. За бид нөгөө цүн халуун байна гэж хүүт ус руу орчдөг. За гол усанд хамаагүй ороо сэлчдэг тий бороонд нордог ийм зүйлүүд байдаг. Ингийн үед бол болно л доо. Ийм эмчилгээтэй өвдөж байгаа ийм үед бол эдгээрийг бол болохгүй хориглоно. За тэгээд чихтэй өөрсдөө мэдэхгүйгээр бид нар бас нөгөө зуны улиралд чихтэй газар ингээд гадаа нөгөө агаар салхинд айл зугаалаа явж байхдаа чихтэй газар айгүйх суугаад өөрөө мэдэхгүйгээр суугаад доороосоо даарчдаг. Тэр бол бас айгүй нуруунд гам алдуулдаг ийм байна. За эдгээрийг цэвэрлэнэ. За тэгээ хэрэг гам алдах юм бол бас нөгөө эмчилгээний үр дүн маань за тэгээд алдагдах нь шүү дээ тий. За тийм учраас энийг бүр маш сайн сахина. Тэгээ хэрэг гам алдсан байх юм бол ямар хөө шинж тэмдэг илэрх вэ гэхээр толгой өвдөн, ягс ангинж өвдөн. За тэгээ хамаг би нөгөө чих үүсч хүүт оргино гэж байдаг шүү дээ.
За тэгэж нойронд муу болох энэ шинжилгээнүүд илэрх юм бол эмчилгээний дараа илэрх юм бол гам алдсан байна гэсэн үг. Тэгэхээр эдгээрийг бас маш сайн анхаарч гамаа маш сайн барьж ээж тэр эмчилгээ үр дүнтэй болгоно гэсэн үг. За тэгээд яг нуруу өвдөж байгаа үед бас эдгээрийг барьснаар өвдөлт нэмэхгүй байх юм боломжтой байдаг шүү. За юу. Түүнээс орд тас зүгээр болно гэж бол байхгүй шүү дээ. Эмчилгээ хийж ээж л тэгээд тохирсон тасгал хөдөлгөөн хийж ээж л зүгээр болно шүү дээ. За иймэрхүү байна. За тэгээ хит даарахгүй тэгээд нуруу хөлнөөсөө жинтэхгүй байх гэж байгаа тийм. За энэ нь болохоор зэрэг нөгөө нэг одоо нэмгэн нойтон хаврын цагт ялангуяа нэмгэн нойтон хувцалдаг охтууд, залуучууд байна шүү дээ тийм. Шаагана гарсан ил тийм богонохын өмнөд өмсөө явж идэх. За тэр хүмүүс тийм болохгүй. Ягаад гэвэл манай Монголын цаг агаар чинь маш тааваршгүй. Ийм штэ өглөө сайхан нартай байжсэн оройн хүүтэн болоод одоо шуурдаг ч юм уу. Альсвал өглөө нь хүүтэн байжсэн оройн халуун болцдог ч юм уу. Ингээд тааваршгүй байдаг учраас альсвал өглөө зүгээр байсны үдээс хойш нь бороо орчдөг ч юм уу тий. Ингээд янз янзын юм цаг агаарын үзэгдэл болж идэг учраас түүндээ тохирсаал болох дулаан хувц өмсч доороосоо даарахгүй байх ёстой. За хэрвээ энэ нөгөө нэг бидний уур амьсгалын эрсдэлээс өөрчлөлт нь нуруу өвчтөй хүмүүст бол маш тэгж нөгөө илтэд ингэж мэддэхгүй ч гэсэн алсуураа цаавар нөлөөлж идэх учраас энэ дулаахан байх гэдэг зүйлийг бүр маш сайн баримтлана. Ялангуяа хавар намрын энэ эрсдэлээс одоо улиралтай. За тэгээд улиралдаа тохируулж дулаахан хувцлах хэрэгтэй. За халуун газар ажилладаг хүмүүс байна шүү дээ. Халуун газар ажилладаг хүмүүс маань хөлөрдөг. Тэгэн гутаа хөлсөө хатаах гад нэг халууцаад хөлсөө хатал өгөр шууд ингээд гарчдаг те. Ялангуяа нөгөө нэг юм хавар дулаах үед тэр нь хэдий гадаа дулаахан ийм үед ингээд гардаг ч гэсэн нуруу өвддөг ийм хүнд бол сөргөөр нөлөөлждөг. Тэгэхээр хөлстөө байсан ч гэсэн 100 гадаа дулаахан юм чи ингээд бас тэгж хамаагүй гарч орохыг хориглоно. Энэ нь нөгөө нуруу жиндүүлж идэг гэж үздэг. Тэгэхээр нуруу өвдөх магадлалыг маш их нэмдэг учраас ийм зүйлийг хориглоно. За хөлөөсөө даарахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хөл даарахад нурууны булчин чангардаг. За нурууны булчин чангарснараа нөгөө уйнуудыг ингээ шахаж яадаг. Үе шахагдсанараа нөгөө жирвч маань даралт даахгүй имерхий зүлхэлт үүсэх магадaltaй болж ирчдэг. За хүүтэн усандсэл хүүтэн шүршүрт орохгүй байхыг хичээн. Нуруу өвддөг, эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээ хийлгээд гам барьж байгаа хүмүүс. За ялангуяа нөгөө зуны улиралд бид нар сая хэлсэн шүү дээ багш нь. Тийм хүүтэн шив урсгалтай гол руу шууд ингэж яваад орчдөг. Тэр бол нурууны гам барьж байгаа, нурууны эмчилгээ хийлгдэг, ер нь нуруу өвддөг хүмүүст бас жоохон цохимжгүй гэж үздэг. За тэг шууд нөгөө хүүтэн аршаан тасан яваад орчдөг ч тийм. Тэг хүүтэн бороод нэвт нардаг. Эднэр бол нөгөө шууд нуруу татах, нурууд гинтгэн татчихлаа гэдэг хүмүүс юм л явдаг шүү дээ. Тэр зүйл болоход энэ юмнууд нөлөөлдөг бахны. За тэгээд сая багш хэлсэн зөвхөн одоо хүүтний улирал биш, зуны улирал ч гэсэн нурууд аардаг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд зуны нөгөө нэг халуун өдөр сүүдэр бараадад бид нар суудаг. Гадаа альсвал сүүдэртэй өрөөндөө сэрүүхүү өрөөнд гэдэг удаа суудаг. Тэгээд шалан дээр хөлнөцгөө явдаг. Эднэр маань бас нуруу өвдөхөд, нуруу өвдөх хүнд бас нөлөөлдөг байна. За хэд ширүүн хөдөлгөөн хийхээс болгоомжлоно гэдэг ба тийм. Огцом ширүүн нуруу өвддөг хүмүүс бол огцом ширүүн хөдөлгөөн хийхээ бүр хориглоно. Огцом хөдлөл нэг огцом ингээл хөдлөөгөө ч гэсэн тонгоогоо бослоо, нуруунд тийм хавчуулагдсан юм шиг болчлаа, нуруу татчихлаа гэж хүмүүс имлүүрөө нуруунд хөдөлгөөн байгаа дэмжлэгт очдог тохиолдлууд маш их байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэрнээс сэргийлж байгаа гэсэн үг. За
Хүүхдээ өргөсөн чинь сууж агаад боссон чинь хажуу тийшээ эргэсэн чинь тонгоосон чинь нуруугийн татаад хөдөлж чадахгүй болчлоо гэж олон хүмүүс хэлдэг штэ тий. Яг тэр хэсэг. Эдгээр тохиолдлуудад ямар хөдөлгөөн хийх тий ямар байрлалд байснаас хамаарахгүйгээр ихэнхдээ нөгөө огцом хөдөлснөөс болж нөгөө мэдрэл авчруулагдах, булчин гинт ингэж хангарах тий ийм байдлаас болж ингэж татдаг. За гинтийн огцом хөдөлгөөний үед нурууны булчингууд нөгөө хүчтэй чангарна гэсэн үг тий. Тэгээ мэдрэл авчруулагдана. Тэгээд өмнө байсан нурууны өвдөлт сэдрэнэ. За тэгээ нурууны нугаламд гулсалт үүсэх шалтгаан болж идэг. Энэ огцом ширүүн хөдөлгөөн. Тэгээд нуруу өвдөлтөл бол энэ огцом ширүүн хөдөлгөөнөөс зайлсхийх хэрэгтэй. Тэгээ айдуу зөөлөн хөдлөнө гэсэн үг. За одоо дасгал дээр багш нь зөөлөн нурууны йог, зөөлөн байдаг, зөөлөн дасгал хөдөлгөөн хийн, зөөлөн гэдэг байгаа чинь учиртай болоод зөөлөн дасгал хөдөлгөөн гэдэг. Тэгэхээр энэ байгаад энэ тий ширүүн хөдөлгөөн хийснээс нөгөө өмнө нь байсан өвчин сэтрэх. За булчин гинт чангарах гэх мэт юм эрсдлүүд байгаа учраас зөөлөн хөдлөрөө гэдэг юм. Огцом ширүүн хөдөлж болохгүй. Яагаад гэвэл эрүүл нуруутай хүнтэй адилхан биш. Өвчлөлтөө байгаа учраас тэр өвчлөлөө сэдрэхгүй тулд зөөлөн хөдлөн зөөлөн байхын тулд зөөлөн йог хийлгээд байгаа. За жишээлбэл одоо энэ багш нэг зураг харуулъя л да. Энэ нөгөө селфи камераар явж байгаа болохоор та нарын урд жоохон нөгөө эргээд харагдаж магадгүй. Одоо жишээ нь бидний дунд зүлхийлттэй тий эвэрхийтэй ч юм ийм хүмүүс байгаа штэ нуруу өвдөж байгаа. Энэ маань энэ мэдрэл энэ зүлхийж гар нугалмын хоорондохын жирэг хүчин зүлхийж гарч ирээд энэ ард байгаа мэдрэлээ дараад байгаа шүү дээ. Энэ мэдрэл дарагдаж шүргэгдснээс нэг бол шүргээд нэг бол бүр их дарагдснаас болоод энэ мэдрэл дарагдана гэдэг юм чи яваад байгаа шүү дээ. За арай нэг гайгүй хүн шиг баг зэрэг ингэ зүлхийгээд энэ мэдрэлийг үе нэг шүргээд өвдөлт нь арай нэг баг байдаг хүн байлаа гэж бодъё л та. Тэгэхэд огцом ширүүн хөдөлгөөн ингэ суур өвчтэй хүн байна тийм үү. Тэгвэл огцом ширүүн хөдөлгөөн хийснээрээ энэ гараад ирсэн зүлхийлт маань бүр хойшоогоо томроод бүр хагараад ч юм уу тий. Ингээд энэ мэдрэлээ бүр шууд ингээд дарах тохиолдлуудаас сэргийлээд байгаа. Хэрвээ шууд мэдрэлээ дарах юм бол шууд хөл рүү өвдөн бүр нөгөө саажилт хүрнэ шүү дээ. Саажилтанд мэдрэл нь дарагдаад мэдрэлжүүлэхэ болцохоор чинь энэ хөл гар одоо хаана мэдрэл дарагдснаас шалтгаалаад хөл юм уу гар юм уу тий нөгөө мэдрэлгүй болоод ирэхээр саажна гэсэн үг шүү дээ. Эцсийн одоо үр дүн. За тэгээд нурууны зөвхөн энэ ууц нуруун дээр ингээ мэдрэл дарагддаг юм биш. Хүзүү, сэр бүх энэ нуруу байгаа бүх газар ингэж зүлхийлт усч мэдрэл дарагдах юм боломжтой байгаад байгаа. Тэгээ ямартай ч ийм өвчлөл үүссэн учраас зөөлөн хөдөлгөөд байгаа. Ийм өвчтөй байж огцом ширүүн хөдөлгөөн хүнд ийм ачаалттай хөдөлгөөн хийснээр энэ нь илүү шууд гарч ирж нөгөө хүчин улам сэдэрч хүндрэхээс л урьдчилан сэргийлэх үүднээс л хөнгөн хөдөлгөөн хийнэ гэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ дасгал маань хитрхээ хөнгөн байна гэдэг ч юм уу, ер нь дасгал хийсэн болохгүй байна гэдэг ч юм уу, нэмэр болох юм уу гэж боддог ч юм уу, ийм байвал үгүй. Эрсдлээс урьдчилан сэргийл зөөлөн хөдөлж байгаа. Энэ хөдөлж байгаа хөдөлгөөн чинь маш их нэмэр болдгийм аа. Энэ чинь 1-2 хийгээд мэдгэдэхгүй ингээд байнгын хийж энэ биеийг булчин энэ өвчлөлийг яг хэвэнд ингээд барьж идэг ийм зүйл юм шүү. Тэгэхээр та нар маань яг зарим хүмүүст нь болж байгаа л да. Заримд нь жоохон хөнгөн санагдчих магадгүй гэж бодоод багш нь энэ хэлж байгаа. За ийм учиртай. Эрсдлээс сэргийлж хөнгөн дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг. За дараачих нь болохоор одоо энэ нөгөө жишээлбэлтэй булсалттай хүмүүс байж болно шүү дээ. Одоо жишээ нь ингээд амар урагшаа булсаа гараад ирсэн. Энэ үеийг хардаа энэ ил тав дээр ингээд бүр ингээд энэ ахал сүлний эндээс ингээд бүр ингээд урагшаа гараад ирсэн тий. Энэ ингээд гараад ирсэн. Ийм булсалттай хүмүүс байлаа гэж бодъё. Огцом ширүүн хөдөлгөөн хийгээд бүр ингээд урагшаагаа гараад ирүүлэх юм. Хитрхи ингэж гэдэг хөдөлгөөнийг байн хийсээр хагаад огцом хөдөлгөөнөөс болоод энэ гулсаад суларцсан энэ үенээс энэ
гараад ирсэн байгаа. Одоо энэ нуруунуудаас салаад ганцаараа гараад ирсэн байгаа. Энэ бүр ингээ гараа явуул яах юм. Тэ? Тэгэн гут энэний эрсдэл юу вэ нөхөр энэ ард сэртэн дотор явж байгаа нугас байна шүү дээ. Нугас байна. Дотор нөгөө малын нөгөө юм дотор ингээ нугас байдаг шүү дээ. Тэрнтэй яг л адилхан нугас явж байгаа шүү дээ. Хажуугаар нь мэдрэл явж байгаа. Энэ ингээ урагшаага бүр ингээ энэ ардаа ингээ гараа явчихаар энэ сэртэнгүүд зөрж байгаа үстэй тий. Тэгээ энэ зөрснөөр энд байгаа нугас тасруул яах вэ? Тэгээ энэ дотор дагаа явж байгаа мэдрэл тасруул яах вэ? Ийм эрсдлүүд байдаг учраас маш зөөлөн хөнгөн хөдөлгөөнийг хийлгэх гээд байгаа шалтгаан маань энэ юм шүү манайхан. Тэгэхээр зөөлөн тасгал хөдөлгөөнийг тогтмол хийнэ гэсэн үг. Тэгээ энийг бүр аюулгүйсээ ойлгох хэрэгтэй. Ийм эрсдлүүд. За тэгээ саяны энэ улсцсан байгаа энэ зүйлүүдийг чинь ингэж хадаж буцааж хээнд нь оруулдаг байх нь шүү дээ. Энэ хоёр ноглон руу хоёулын руу ингэж хадаас ингэж оруулаад хоошин татаад ингээд нэг игнэнд оруулж ингэж хадаж имчилгээ хийлгдэг. За ингээд хадаад имчилгээ хийлгэсэн хүмүүс маань бас хөнгөн зөөлөн хөдлөхгүй бол огцом ширүүн хөдөлснөөс эн чинь бидний нөгөө нэг байглаас өгсөн бидний биеийн хэсэг биш шүү дээ. Тэ? Гаднаас оруулаад ирсэн гадны одоо материал энэ маань өөрөө бас ингэж эрсдэл дагуулдаг. Учираас ийм хүмүүс байдаг. Учираас маш зөөлөн хөдлөнө. Өөрийгөө мэдэрнэ, чагнана гэсэн үг. Тэгээд энэ зөөлөн хөдөлгөөнийг ийм болчоод огт тасгал хөдөлгөөн хийхгүй байгаад ах юм бол бас нөгөө нэг булчин чинь суларт юм уу, чангарт юм уу ингээд эсрэг үр дүн гардаг. Учраас зөөлөн хөдөлгөөнийг тогтмол бүр байнгын одоо насан туршдаа л хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо манай зарим шавнар утастаа л ярьдаг. Өстой нэр толгой, өстой нэр нөгөө орлоо гэдэг шиг ингээд өстой хүний гарт орох юм байна, асаргаанд орох юм байна. Өстой би засч тэг бүдүүл хэрэглэд бааж шээж хүртэл чадхаа болох юм байна. Өстой хаширлаа тасгал хөдөлгөөн хий гэгээмэн гэд ингээд явж байгаа хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр та нар маань энэ тасгал хөдөлгөөнийг бүр байнгын хийн. Йогийн тасгал хөдөлгөөн бол ингээд нэг тийм сүртэй ингээд та нар тасгал хийхгүй байгаа ч гэсэн энэ маань цаагаараа маш сайн үйлчлэгээ нөлөөлөл үзүүлж идэв юм шүү. Тэгэхээр тогтмол хийгээрэй. Ийм эрсдлүүд байдаг учраас огцом ширүүн хөдөлгөөн хийхгүй хөнгөн йогийн тасгалыг хийнэ гэдэг нь ийм учиртай. За хэд хөдөлгөөнгүй байх гэдэг нь тийм нуруу өвдөж байгаа хүмүүстүүд ингээл ингээд нэг хөдөлгөөнө хориод идэх тэгж болохгүй. Тэгээ нөгөө хөвтөд байж байхыг хичээдэг. За тэгээ хөвтөд байрлалд хүний нуруу нөгөө нэг хөвтөд байрлалд хүний нуруу хамгийн бага ачаал ирдэг штеп. За одоо жишээ нь ингээ босоо байлаа гэж бодъё тийм үү. За ингээ нуруу маань ингээ босоо ингээ байж гэнэ гэж бодъё. Тэгвэл энэ нурууны ингээ бүх энэ нуруунууд ингээ дараа хамгийн доор байгаа энэ үеийн дээрээ давхарлагдаад энэ дээр доор энэ ууц нурууны хэсэг дээр дандаа ачаал аваад энэ ууц нурууны хэсгүүд өвдөд байгаа байхгүй юу? Энэ маань эсрэгээр ингээ хэвтэй байж юм бол бүх ачаал тий нэг нуруу өөрөө нэг ачаал авч байгаа юм тий. Тэгэхээр энэ доор ачаал ирэхгүй болчихно гэсэн. Тэгэд ингээд жигэд ачаал авч байгаа энэ үед өвдөлт харьцангуй бага, нуруунд дээр ирж байгаа ачаал маш бага байдаг. Тэгэхээр өвдөлт бага мэдрэгддэг болохоор хүмүүс нөгөө хөвтөх гэдэг. За тэгээд энэ байралд ингээ удаан хөвтснээр тухайн үед ингээ тусалж байгаа юм шиг амар юм шиг те ингээд өвдөлтгүй байгаа юм шиг мэт боловч удаан ингэж хөдөлгөөнгүй байх юм бол булчингийн чангарал улам ихсдэг. Муу талтай авах гэдэг шүү дээ. Булчин чангарахаар нөгөө нэг булчин ингээ чангараад ингээ агшихаар нөгөө бидний энэ дотор байгаа яс маань шахагдсан тийм үү? За ингээ шахагдаад ирэнгუут энд байгаа энэ уйнууд чинь уйны жирэх хүчнүүд чинь ингээд зайг болоод ирж гин гэсэн үг шүү дээ. Шахагдана. Тэгээд шахагдсанаас болоод энэ эвэрхий цөлхөлтүүд ч үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ булчин заавал суллах хэрэгтэй. Булчин чангарснаас болж ясны энэ ачаал ингэж нэмэгдээд тэгээд энэ
жирийн хүчний асуудлууд урагшаа хойшоо гулсах ч юм уу ачаалаад ахаа болол ямар нэгэн байдлаар юу яагаад шүү дээ өвдөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ булчин гэдэг зүйлийг маш сайн сулж явах хэрэгтэй. Тэгээ зүгээр ингээд хөдөлгөөн хөвтөд тахаар энэ булчингууд чинь чангараад ингээд нөгөө өвчлөл чинь нэмэгдэх ийм юутай болоод байгаа гэсэн үг. Сөргүүр давхартай. Тэгэхээр булчингаа сулж тэ чангалж ингэж ажиллуулж явахын тулд давхарсан тасгал хөдөлгөөнийг хийнэ. За эмчилгээ хэрвээ ингээд нуруу өвддөг бол эмчилгээгээ бас давхар хийлгэнэ. Эмчилгээ тасгал хөдөлгөөнийг хослуулж хийнэ гэсэн үг. Тэгээ үргэлжлүүлж байна. Одоо нурууны эмчилгээнд орчвол эмчин за тэдний хугацаанд дээр дахиж эмчилгээнд ороорой гэл тэгэхээр бид нөгөө арай нэг жоохон гайгүй болчихоор хаяа яваад алгуулчихдаг тий. Тэгэж болохгүй. Яг энэ нуруу гэдэг зүйлээ яг эмч тэр ирж эмчилгээ хийлгэрэх гэсэн цаг тухайд мөр заавал очиж хийлгэнэ. За өглөөс багш нь хальт хэлсэн. Зүгээр байгаа нуруу өвдөхгүй. Хизээч тийм юм байхгүй. Зүгээргүй учраас л өвдөж байгаа. Өвдөлт нь гайгүй байна гэж яваад байдаг хүмүүс. Яваад явсараагаад яг болохоо байхаар нь очиж үзүүлдэг. Тэгээ очиж үзүүлэхээр хагалгааны заалтаас зүгээр юмгүй болцсон. Амар хүндэрсэн ингээд очдог. Тэгтэл яг дөнгөж ингээд нэг өвдөд эхэлж яхад нь очиод үзэх юм бол үзүүлчих юм бол бас арай гайгүй арайч нэг хагалгаанд орчихооргүй нэг өвчлөлийн нэг 4 зэрэг байлаа хэдний 2 дугаар зэрэг дээр явж явах үед нарах хэмжээ аваад ингээд эрүүлчих боломжтой байсаар байтал бид нэр тоохгүй явсараагаад ингээд 4 5 дугаар зэрэг рүү оруулаад хагалгаанд орохоос өөр аргагүй болгоод ингээд тавьчихдаг. Тэгэхээр хамгийн ядчил эрентгийн зураг хамгийн эхлээд нуруу өвдчил байгаа бол та нар эрентгийн зургаа бүр заавал ахуулаад багш руугаа явуулаад оншоо хэлнэ. Тэгжээж тэрэндээ тохирсон тасгал хөдөлгөөнийг хийлгэнэ. Тэгээд энийг л анхаарал тавьчих. Зүгээр байгаа нуруу өвдөхгүй. Зүгээргүй байгаа учраас өвдөж байгаа. Юунаас болж өвдөж байгааг нь аль болох эрт онцлуулж тодорхойлуулаарай. Нэгдүгээр, хоёрдугаар. За эрентгийн зураг бол зөвхөн ясны юуг л гаргаж ирдэг. Багш нь эмч биш л дээ. Гэхдээ нөгөө нурууны йогоор ингээд дагнаад судлаад ингээд яаж байгааг хувьд маш сайн судалгаа хийж байгаа. Яаж ингэж хүмүүстэй зөв ингэж юм тасгал хөдөлгөөн заах уу? Яаж одоо юу ч мэдэхгүйгээр ингэж энэ хүний өвчнөдтэй ингэж шуудгалж ажиллаж болохгүй шүү дээ. Тийм учраас багш нь маш их судалгаа хийж ингэж ажиллаж хүмүүстэй ингэж ажилдаг шүү. За тэгээ эрентгийн зураг болохоор зөвхөн ясны энэ нэг өөрчлөлтийг тий одоо урагшаа гулсан байна уу? Яс нь одоо яс ургасан байна уу? Тий яс нь хугарсан байна уу? Яасан байна уу? Яс ингээд нуруу хотоосон байна уу? Альсвал ингээд бүгдийгөө тэгшэрсэн байна уу? Тэ энэ ясыг гаргаж ирдэг. Ямраа зураг болохоор нөгөө зүйлийн үе жиргэвч ерхий зүлгэлтийг эрентгийн зураг бишээ. Ямраа зурган дээр гаргаж ирдэг. Тэгэхээр ялгаатай. Тэгээ ямраа зураг наараа илүү үнэтэй, эрентгийн зураг наараа хямдхан байгаа даа ш. Тэгэхээр таны гайгүй ингээ өвдөд байгаа хүмүүс бол ядахна хамгийн ихний ээлжинд эрентгийн зураг авахуулаа. Эрентгийн зурган дээрс ямар ч ихсэн ясны бүтцэд өөрчлөлт орж уугүй юу гэдэг юмнууд чинь ингээ гараад ирнэ. Өвдөж байгаа бол онцлуулна. За тэгээд түүндээ тохирсон тасгалыг хийн. За ингээ гайгүй өвдөжсэн ч гэсэн амар ингээ нуруу болцсон хүмүүс зөндөө байдаг. Тэгээд нөгөө буруу тасгал хөдөлгөөн хийх ч юм уу, буруу эмчилгээ хийх ч юм уу. Ингээ нөгөө өвчнө улам хөндрүүлээд ингээ явчихдаг. Тэгэхээр зөв онцлуулаад зөв эмчилгээгээ хийлгэнэ. За ясан дээр бүтцийн өөрчлөлт орцсон, гулсцсан, нуруу гулсцсан, тэг ингээ ерхийтэй, зүлхийлттэй ийм хүмүүс байлаа гэж бодъё л та. Тэгтэл энэ хүмүүс маань өөрсдөө амар дур мэдээд манайхан ч өөртөө эмч гэдэг шиг бас нэр үнэн дураараа юм хийлгэнэ. Очиж шууд барай хийлгээд идэг. Хизээч барай тэр ерхий зүлхийлтийг идгээд байгаа шүү манайхан. Барай хизээч тэр ясны гажиг, ясны тэр бүтцийн өөрчлөлтийг барай идгээхгүй. Тэр шиг бодлоо юм байхгүй. Яаж ч утсан та нар бодоод үзэлтэй. Барай бол зөвхөн байгаа булчинтай л ажиллаж байгаа штэ. Тэг булчин суллах одоо юу гэдэг ингээд түүнээс тэр яс руу орж тэгж ясыг засаж тэгж барьдаг юм бол байхгүй. Яг уу одоо байдаг гэж хүмүүс боддог л байх л та. Гэхдээ
тийм юм байхгүй. Анагаах ухааны одоо эмчнэр ч хэлдэг. Тийм юм байхгүй шүү гэдэг эмчнэр бол дандаа хэлждэг. Тэгэхээр тийм юм бол байхгүй. Тэгэхээр эхлээд зураг авахулж онцлуулж ээж тэгээд түүн тохирсон эмчилгээг л хийнэ гэсэн үг. За юу ярих гэж байгаа дэше орой явж. За ингээд барай бол яг тэр шилдэг юу биш юм аа. Зөв эмчилгээ бол биш юм аа. Булчин бол мэдээж сулна. Булчингийн тэр одоо чангарлыг суллах ийм зүйлүүд бол барайнд хийгднэ. Тэгээ барай чинь өөрөө тэр нөгөө юутайгаа анагаахын тэр юутайгаа хавсрагдчихэж эмчилгээ болно гэсэн үг. За тэгээд ингээд нөгөө ингэж хэлчихсэн чинь оншоо онцлуулахгүйгээр өөрсдөө дур мэдэж эмчилгээ хийлгдэг, зөв тавилдаг, барай хийлгдэг, өөр яадаг илээд тайруулдаг, тэг ингээд нэг тариа хийлгдэг гэд ийм юмнууд байдаг. Энийгээ болно шүү. Энийгээ болно. Эхлээд зураг авахулж л онцлуулна. За тэгээд манайхан дотор нөгөө нэг нуруу нүгдэд байгаа болгож онцлуулаагүй хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс бол заавал онцлуулнаа. Тэгжээж яг би ийм юм байна. Нуруу чинь ийм юм байна гэдгийг мэдчихэж тэрэндээ тохирсон дасгалаа хийнэ гэдэг бүр удаа дараа багш нь бүр хэллээ шүү. За бид нар бол машинаа гаргаад машиныхаа дууг солчин нөхчин тий одоо амарчин одоо ирлээ юу гэдэг одоо бүгдээ солио тавьчих болно. Тэгтэл бид нар өөрсдөө гараад өөрсдийнхөө ямиг солих ямар ч боломжгүй шүү дээ. Тийм учраас баг дээр нь бид нар анхаар чинь бие тордохгүй болвол жинхэнэ хүний гарт орно гэдэг шиг хасаргаанд орно гэдэг шиг ийм юм ингээд байж байгаа учраас өөрсдөндөө хайртай байгаарай л гэж хэлмээр байна. За тэгээд дээрээс нь машинаа бид нэр жилд нэг удаа онцлогоонд оруулдаг шиг өөрийгөө жилд нэг удаа онцлогоонд заавал оруулж байгаарай. За тэгээд эмчилгээ дамжлагаад